За юу байцгаана guys. Бүр ингээд саяын он гараад яг оноор манайх нөгөө шалгалттай байж таарад. Тэгээд он гараад амралт гээд олол өнгөж нэг хичээл хараад чүд нэг юм бичлэгээ хийх зав ингээ гарч ийн. Үгүй завтай байсан ч гэсэн заримдаа хийхгүй л байгаа л да. Тэгээд би яг энэ чаналаа яг яагаад нээсэн бэ гэд би яг саяын бичлэгээ хийхээс өмнө би бодсон байхгүй. Тэгэхээр тэгэж бодохдоо яг ингээд над шиг K-драмыг мэдэрч ингээд яг над шиг тэр одоо K-драмаас тийм гоё догтлсон баярлсан бүх мэдрэмжээ авч ингээд над шиг тэрийг үздэг хүнтэй яг ганц хоёр таарч исэн ч гэсэн ингээд юм яриад суухад яг одоо би жишээ нь үнэхээр амар уянгийн драмын дуртай хүн байлаа гэх тэр арай өөр одоо адал явдалт ч юм уу тиймэрхүү кино үздэг ч юм нэг тийм яг сонирхол нийлсэн хүн бол бас нэг ингээд надад ер нь бол бараг байхгүй яг хөө драма үздэг хүмүүс ингээд найзууд байдаг ч гэсэн яг над шиг ингээд мэдэрч би бүр миний хувьд энэ драма гэдэг бол бүр ингээд зүгээр л нэг кино биш зүгээр л нэг юм солонгос кино биш миний хувьд бүр ингээд маш олон түүхийг ингээд надад ингээд үлдээсэн тэгээ би ингээд яг өсвөр насны баярлсан гонилсан жаргалтай ч юм уу те сквал юм ганцаарцсан үеүүдээ яг юуны одоо хүчээр давж гарсан гэвэл драмын хүчээр л ингээд авч гарсан амар сүртэй сонсогдчихэж магадгүй гэхдээ надад бол бүр ингээд миний амьдралын бараг нэг хэсэг ингээд драм байхгүй. Тэгэнгүүт яг над шиг тэр одоо киног ингэж мэдэрч яг над шиг тэрийг үнэлж үздэг хүнтэй би ингээд ерөөсөө ярилцж үзэж байгаагүй. Нэг тийм хүнтэй нэг таарж байгаагүй. Тэгээд миний бүр ирээдүйн мөрөөддөг залуу маань драм үздэг байгаасаа гэж би боддог. Тэгэнгүүт миний энэ чаналаа нээсэн шалтгаан гэвэл би яг ингээд гоё үзсэн, өөрийнхөө сэтгэлд үлдсэн, эсвэл тэр драмнаас ингээд ямар мэдрэмж авсан, тиймэрхүү юм сэтгэлдлээ ингээ хүнтэй ингээ ярилцмаар байдаг байхгүй юу? Одоо жишээ нь би уг авахын түүх гээд нэг ингээ кино үзсэн. Тэгээд тэгсэн чинь тэр нь тийм байсан, ийм байсан гээд хүнтэй ярих гэхээр надад тийм бараг ярих хүн байхгүй. Тэгээд яг над шиг одоо тэр кино үзсэн ч гэсэн над шиг ингээд яг миний дотор байгаа над шиг ингээд гоё намайг мэдэрч ярилцаж нэг чадах хүн бараг байхгүй. Тийм учраас яг ингээд ийм гоё чанал нэгээд тэгээд яг тэр чанал дээрээ ингээд өөрийнхөө одоо тэр драмнаас үзсэн сэтгэл юм уу те. Энэ драм ерөнх ямархуу кино яасан хийсэн тиймэрхүү юмаа ярилцах хүн хэрэгтэй байсан учраас ингээд бичлэг хийгээд гоё ингээд өөртөө ярангаа тэгээ бас ингээд хэрвээ үнэхээр над шиг ингэж драмыг үздэг хүн байвал бас ингээд амар хань болох байхаа. Би ингээд YouTube ороод кино ийм задлан тэгээ кино тайлбарууд амар их байдаг шүү дээ. Одоо ер нь аль нилээ их болцсон. Тэгэнгүүт тэр дотроос яг зүгээр л тэр киног бол үнэхээр гоё ярьдаг. Бүр ингээд үнэхээр деталь амар ууггүй тэр бол амар хөдөлмөрийн асуудал заяа. Тэгэж ярьдаг ч гэсэн яг ингээд гоё сэтгэл сонсон ч юм уу эсвэл нэг тийм энэ кино чинь ийм болохоор энэ чинь ингэж надад тэгэж санагцсан гэсэн нэг тийм одоо юу гэх ревю нэг тийм үзэж байгаагүй заяа. Нэг тийм сэтгэлээ ингээд илэрхийлж байгаа тийм YouTube channel хэрэг байвал ингээд энэ коммент дор бичээрэй. За би үнэхээр үзхийг хүсэж байна. Тийм байгаагүй болохоор хэрвээ над шиг хүн байвал ингээд бас хань болох юм болов уу гэж бодоод ингээд чаналаа эхлүүлсэн юм байна гэдгийг би өнөөдөр яг ингээд ойлгосон. За өнөөдөр би та нарт нэг кино санал болгоё. Ерөнхийдөө миний энэ чанал дээр та нарт бүх санал болгох кинонууд тийм хайрын, уянгийн, эсвэл нэг тийм утга уянгийн мелодрама нэг тиймэрхүү кино байна. Гэтээ яг ганц хоёр нэг тийм гоё зөвүүн адал явдалтай ч юм уу те гэмт хэргийн кинонууд би үздэг л те. Гэхдээ яг ихийг биш яг нэг тийм гоёын л үздэг. Өнөөдрийн одоо биний та нарт санал болгох кино гэх юм бол уг авахын түүх гээд байгаа. За би энэ дээр англи нэрийг оруулчихъя. Энэ киног би яг сая энэ 25 оны ихээр ер нь сүүлийн ангиуд нь гарагдаад дууссан. Тэгээд 24 оны сүүлээс ерөнхий кино маань цацагдаж эхэлсэн гэсэн үг. Тэгэхээр яг анх орж эхэлж байхад нь бол үзэж эхлэегүй. Яг 7 хоногт 2 ангийн бол үзээгүй. Бүтэн 16 анги орсныхан дараа үзэж эхэлсэн. Ягаад гэвэл яг өмнө нь амар хүлээж үзэх дуртай байдаг байсан ч гэсэн одоо болохоор ингээд шууд нэг л эхлүүлчихэл хэрэгээ ингээд шууд ингээд үзээд бүр ингээд шууд нөгөө маратонд гэдэг нь штэ. Тэгээд дуусгацсан надад ингээд амар санагддаг болохоор яг үнэхээр гоё нөөсөн киногоо ингээд хадгалцдаг. Тэгээд за гараа дуусныхаа дараа үзье гэж бодчихдог болсон мэлээ. За тэгээд энэ уг авахын түүхийг бол ингээд сая яг өчигдөр уржигдэрхэн үзээд болсон байхгүй. Тэгэнгүүт ингээд надад бүр ингээд
амар тийм сонирхолтой, тийм сонин ер нь бол амар таалагдсан кино учраас би ингээд та нарт хуваалцаж байгаа. За ерөнхий би үйл явдлын амар деталь ярихгүй гэхдээ ингээд жижигхэн ер нь бол иймэрхүү юм гардыг гэдгийг одоо яриад үгүй. За нэг чусааны үеийн кино энэ бол ингээд дээр үеийн кино Гудок гэдэг нэг юм боол амьдардаг. За тэгээд тэр нөгөө нэг амьдарч байгаа эзнийхээ гэртээ аавтайгаа тэгээд өөрөө тэгээд ер нь бол өөр айгүй ухаантай тийм бичиг үсэг мүсэг тайлагдсан. Нэг тиймэрхүү ном ингээд уншичдаг нэг амар сэргэлэн гэх юм уу тиймэрхүү одоо охин. За тэгээд түүний эзэн нь бол яг нэг баг одоо авхаа байдаг. Тэгээд аав нь бол амар зэрлэг хүн, тэр гэрийн эзнийх нь аав нь тэр авхаан ч гэсэн өөр амар зэрлэг бүр ингээд тэр боолоод маалуудаа үнэхээр юу ч болоог юм шиг ингээд тэр хүн гэж харсан барыг нэг ч удаа байхгүй хаа аим чигтэй зоддог. Зүгээр л нэг жохон өөрийнхөө сэтгэлийг тавгуур гэсэн юм гараал ирвэл зүгээр ингээл нөгөө нэг юунд хулсанд ороож байгаа нөгөө зоддог штэ яг тэгж мэгж зоддог. Тэгээ бүр ингээд амар хэцүү байжгаад нэг өдөр манай хүн бүр баг ингээд нэг юмнаас болоод өгтлээ зоддог. Амар өөхөх бараг сэхийнхэн голд ортол зодуулчаад маргааш өглөө тэгээ аавыгаа аваа зүгтчихдэг. Аав нь замд нь одоо гээгдээд нөгөө нэг артаас нь хөөж байгаа хүмүүсийг ингээд би төрүүлээ чи ингээд явмав гэд охиноо явуулчихдаг байхгүй. Тэгээд тэр зэгтээ автагаа юусоо уулзаагүй өөрөө нэг юм уулын мухарт бараг л хүн очтгүй газарт ингээд жил орчим ч юм уу 2 жил билүү сайн санахгүй. Ямар ч гэсэн тэгэж амьдраад нэг тийм цайны газар ажиллаултыг ихчийн хажууд тэгээд тэндээ ингээд аавыгаа хүлээгээд байж байсан чинь нэг өдөр ингээд дээрэмчид тийшээ дайраад тэндээс нь цугтгаа явж исэн чинь яг Уг Тэён гэд нэг юм уг ноёны нэг юм гадаадд суудаг одоо манайх одоогоор л элчин сайд ч юм уу тиймэрхүү ноёны охин нь Уг Тэён гэд юм язгууртан авхаа яг явж таарад тэгээд ингээд Гудок энтертэй санаандгүй ингээд таараа байжсэн чинь яг гал гараад тэр одоо байшинд нь тэгээд гал гарсан чинь нөгөө нэг Уг Тэён чинь нөгөө боол Гудогийг ингээд өөрийнхөө пайзыг өгөөд чи ингээд миний өмнөөс ингээд амьдраа гэд өөрөө нөгөө нэг Гудогийг ингээд галаас түлхээд өөрөө галж шатаад өгчдөг байхгүй. Тэгээд нөгөөдөг чинь ухаан алдаад тэгээд сэрсэн чинь Уг Тэёны гэрт сэрсэн заяа. Нөгөө нэг язгууртаа авахрахын гэрт сэрсэн гэсэн үг шүү дээ. Тэгээд яг тэр гэртээ сэрсэн чинь ингээд бүх нөгөө нэг боол зарц марц өөрийнх нь эмээ хүртэл өөрийг нь ингээд андуураад ингээд Тэёно миний охин ингээд тэр би гэж юм. Тэгсэн чинь Гудок ч гайхаж байгаа юм чам. Ингээ юу болчихоо яага би энэ сэрчүү гэд тэгээд яг тэр айлдаа амьдраад байжгаад тэгсэн чинь тэр газрынх нь захирагч ноёнгийнх нь хүүтэй одоо Тэёныг гэрлүүлнэ гэмээр тэгдэг байхгүй. Тэгсэн чинь Тэён буюу нөгөө манай Гудок имэдээр очиод би ингээд Тэён бишээ би бол ингээд боол Гудок би одоо ингээд цогтож явж байгаа хүмүүс гэд. Тэгээд тэгсэн чинь манай хүн чинь ингээд ерөнхийдөө бичиг үсэг тайлагдсан. Тэгээд Тэён ч өөрөө нөгөө нэг хуулийн зөвлөх хүн байхгүй юу. Тэгээд яг Тэёны одоо тэр хуулийнхын ном номыг уншаад ерөнхийдөө имэн үгүй чи ингээд Тэёны амьдралаар амьдраа. Одоо чи би чамайг ингээд Тэён л гэж бодно. Чиний одоо ингээд боолох чи хамаагүй. Одоо чи ингээд Тэёны амьдралаар амьдраа гэд. Тэгээд захирагч ноёнгийнх нь хүүтэй уулзаа зогсож исэн чинь өөрийгөө боол гэдгийг хэлчихдэг байхгүй юу. Би ингээд үнэхээр энийг нууж ингээд гэрэлж чадахгүй. Тийм учраас би чамд ингээд үнэ хэлье гэд хэлцдэг. Тэгсэн чинь манай нөгөө тэр захирагч ноёных нь хүүн надад ч гэсэн ингээд чамд хэлэх нь уцаа гэд тэгсэн чинь би ингээд одоо манайхаар бол заяо LGBTQ заяо нөгөө нэг гей залуу байсан. Тэр одоо чусааны хувьд гэсэн үг шүү дээ. Би одоо ингээд эмэгтэй хүнтэй ингээд ингэр зөрүүлж чадахгүй. Тийм байсан чи ингээд наттай суух уу гэд Гудогоос асуусан чинь зөвшөөрөөд тэгээ нөгөө хоёр чинь суудаг байхгүй. Гэхдээ Гудок чинь нөгөө нэг боол байхдаа бас яг тэр ханьяанд буюу тэр яг амьдарч исэн газартаа бас нэг юм язууртан залуутай ерөнхийдөө хайр сэтгэлийн холбоотой болсон. Гэхдээ яг амар тийм нэгэндээ би чамд хайртай мэртэй гэдэг дээрээ тулаагүй ерөнхий нэгний ингээд одоо нууцхан хайрладаг тийм хүнтэй байсан байхгүй. Тэгээд тэр ноён нь одоо энэ суугч байцаагч түшимлийнх нь хүүтэй бүр яг усны тусал шиг адилхан заяа. Тэгээд тэр залуутайгаа гэрэлж байгаамаа. Одоо нөхөр гээд байгаа тэр хүн өөрөө нэг юм гей залуучууд
Юу гэмээрийн бэлгийн чиг хандлага нь өөр хүмүүсийг ингээд нийлүүлээд хоорондоо юм холбоо үүсгэсэн. Тэр нь болохоор юм сэтгэл гэсэн одоо хандтай юм холбоо. Тэгээд яг тийм холбоо энэ төр байдаг мэдхийн сүүлд нь ингээд гудоог мэдээлэл. Тэгээд яг манай гудоог чинь яг нөгөө хуулийнхаа одоо чиглэлээр тэр ном уншаад нэлээд ингээд хуулийн мэдлэгтэй болсон. Тэгээ ингээ хүмүүсээ өмгөөлж эхэлж байгаа хгүй. Одоо жишээ нь шүүх хурал явагдаж байхад гудоог ирж өмгөөлдөг одоо тийм ажил хийж эхэлж байгаа гэсэн үг. Одоо яг тэр чусааны үед дээр үед бол тийм өөр бэлгийн чиг хандлагыг бол бүр ингээд үнэхээр байх ёсгүй. Энэ бол хааны зарлиг зөрчсөн ч гэдэг юм эсвэл зүгээр урвагч гэдэг юм маш хүн дээр ингээ хүлээж авч ирсэн билий. Тэрийг харчаад жоохон эвгүй байсан л да. Яг нэг тийм тэр хүмүүсийг ерөөсөө хүн гэж бодохгүй. Тэгэнгүүт манай нөгөө гудогийн нөхөр тэр хүмүүсийг ингээд өөрийгөө хамгаалахад нь туслаад ингээд цуглуулад юм цэргийн эрдэм заадаг. Тэгээ тэрийг манай гудоог бас мэдээд тэгээ нэг тиймэрхүү ингээд юм байт юм ингээд бэж үсэн. Нөгөө хадам аав нүүд болсны дараа нөгөө нөхөр нь нөгөө ингээд холбооныхоо гишүүдтэй ингээд яваад өгдөг заяа. Энэ хоёрын нэгнтэйгээ гэрэлсэн хамгийн том шалтгаан нь гэх юм бол яг хүнийг ямар ч байр суурьтай нас хүйс юу яасан хийсэн юу ч байсан хүн гэдэг бол хүн ингээд нэг л байр суурьтай хүн гэдэг хүндлэгдэх ёстой гэсэн үзэл одоо баримтлалын хоёрын одоо гэрлэлтэн тогтсон гэх юм уу. Яагаад гэвэл манай нөгөө залуу маань гей эмэгтэй маань боолгоо шүү дээ. Тэнгүүт яг тэр хоёр ингээд үнэхээр одоо тэр үеийнхаа нийгэмд ялгуурлагдах хэмжээний тийм мөрхөө өөртөө хүмүүс байсан учраас яагаад юу бид нэр ингэх ёстой гэсэн бодол дээр л ингээ нэгнийгээ айгүй хөрхөн ойлгоод гэрэлсэн юм шиг санагддээ. За тэгээд гудогийн нөхөр маань яваад доороо нэг одоо эрэгтэй дүүтэй тэр эрэгтэй дүү нь тэр үедээ жоохон байсан. Тэгээд яг манай гудоог тэр эрэгтэй дүүг нь өсгөөд тэгээд 7 жил өнгөрвөө. За 7 жил өнгөрсөн чинь манай нөгөө нөхөр ирдвэ бүр ингээд таг. Тэгээ манай гудоог чинь тэр хайгуур нь ингээд дүүг нь өсгөөд тэгээ бүр ингээд төрийн албаны шалгалтанд нэг дээр оруулаад хуулийн өмгөөллөө хийгээ тэр гэрээг бол амар мундаг авч явчихсан байхгүй. Тэгээд бичсэн чинь нөгөө гудоог чинь нөгөө л нэг эсрэг троллууд бэлэвсэн ихнэр болох гээд ингээд бүр янз бүрээр үзээд нөхөр чинь ингээд байхгүй одоо чамайг ингээд орхиод 7 жил явцсан ингээд тэгсэн чинь нөгөө нэг одоо хадам дүүн гудогийн хадам дүүн би одоо ингээ явж ахыгаа олж ирнэ. Миний бэр их чи ингээ бэлэвсэн биш гэд. Тэгээд чин улсад ахыхын сураг гараад чин улс руу яваад ахтайгаа уулзсан байгаа. Тэгээ ахтайгаа уулзсан чинь ингээ ах нь одоо би ингээ энэ зам руу орсон. Ямар ч ингээ ухрах арга байхгүй гэд нөгөө нэг холбооныхоо хүмүүстэй ингээ ерөнхийдөө амьдраа явж байгаа гэсэн. Тэгээд буцаж явж байхдаа нөгөө нэг бүр анх ханианд яг гудоо гэдэг тэр боолын сайн байсан буюу ханианд байсан тэр язгууртан анхных нь тэр хайрыг олоод тэгээ бүр ингээ ахыгаа гэж баг андуурах шахуу ингээд юугаад ингээд амар адилхан байсан болохоор нь гуйгаад одоо манай бэрхч ингээд бэлэвсэн болох гээд байна. Тэгээд ингээд бэлэвсэн болчвол тэгээ ингээд болохгүй ямар ч гэсэн үнэхээр амар хэцүү байдалд бид нар байгаа гэдгсэн чинь манай нөгөө ах ингээд дагаа явцдаг. Ягаад гэвэл манай ах чинь стил гудогт сайн байгаа штэ яг ханианд ахтаа анх уулзаал ингээд сайн болсон. Тэгээд өөрөө болохоор тийм туйлч бүжигчин ер нь урлагийн хүн тэгээд гэрээсээ ер нь явцсан. Аавтайгаа ерөөс ингээ холбоо гэдэг. Ягаад гэвэл язгууртун хүн байж тийм ингээд алиа салбтайгийн ажил хийдэг мэдэг аав нь жоохон дургуй. Тийм учраас өөрийнхөө мөрөөдлийг хөөгөө тэгээд явцсан ингээд нэг тиймэрхүү энэ тэнүүгээр тэнүүжлээд ийм тоглолт хийгээд явдаг ах л гэсэн үг л дээ. Тэгээд яг гудогийн тийм хэцүү болсныг сонсоод окей гэж зөвшөөрөөд дагаа явсан. Тэгэж дагаж явахдаа яасан бэхээр өөрийнх нь анх амьдарч исэн амьдралаа дуусгаад гэдэг нь бүр ингээд өөрийгөө өгсөн гэж тэр ханиан даяараа зарлаад тэгэнгүүтээ өөрөө дагаад нөгөө нэг гудогийн одоо нөхрийнх нь амьдралаар очиод амьдэрсэн. Тэгээд гудоог анх мэдэхгүй байжгаад яг 2 дахь өдрөө ингээд мэдээд тэгээ яаж мэдсэн бэ гэхээр чиний харц хизээч надад ингээ худлаа хэлтгүү чи бүр ингээд над руу харахтаа чиний харц чинь бүр ингээ шал өрөөдөг бүр ингээд гэж мэгээд хөөхөн тэгээд ингээ тэр хоёр чинь нэг мэдээд тэгээ би яг гудоогоос гэтээ яг юу ойлгоцсон бэ гэхээр энэ киноны гэтээ төгсгөлийг хэлжүүл та нар жоохон муухай юм да үзэж байгаа хүмүүст нь гэтээ гудоог нэг тийм хичнээн амар хэцүү амьдрал туулсан дээ эсвэл амар зовж амьдрсан ч гэсэн түүнд ингээд амар сайхан амьдрал ингээд дандаа эргэн тойрны сайн хүмүүс, сайхан хүмүүс бүр нэг тийм амар нэг сэтгэл дүүрэн амьдардаг гэсэн юм шиг надад одоо санагдсан. Ягаад гэвэл
гудаг ерөөсөө ингээ хүнд муу сансан нэг тийм муухай байдалд оруулсан ч юм уу тиймэрхүү юм ерөөсөө хийж байгаагүй дандаа л ингээл уужилж хөшөөгөл өмөрч хамгаалаад амар олондоо ч гэсэн нэртэй болсон. Тэгэнгүүт хүн яг үүлийнхаа үрийг эдэлдэг гэдгийг амар үнэн санагдсан. Энд нь сайн дээр ч муу дээр ч нүг карма гэдэг штеп. Муу юм ингээд хийгээд муу үр хураагаад муу амьдраад ах юм бол эцэст нь яг л тэр нь ингээд өөр дээр нэрнэ. Харин сайн юм бодоод сайн үйл хийгээд ингээд байх юм бол яг тэр юм нь яг л өөрт нь байгаагаар нь ирдэм байх да гэсэн бодол бас ингээд гутагоос харж байгаа байхгүй. За тэгээд хамгийн төгсгөлд нь манай гутагийн гийг хаяад явсан нөгөө нэг гей нөхөр нь ирээд тэгээд яг гутагийн одоо гудагт нөгөө хурим хийх захта амлсан юм би чиний ингээ гэр шиг хүн байж өгөө би чамайг ингээд хамгаалж өгөө би чамайг тухтай байлгаж өгье гэсэн болцолтойгоор тэр хоёр амир хөөрхөн гэрэлтсэн байхгүй. Тэгээд яг эцсийн мөчтөө өөрийгөө золиослоод гудагийн аз жаргалыг сонгодог. Гэтэ тэр ах ч гэсэн надад ингээд амар өөр өвдөлтэй. LGBTQ чинь L нь лесбиан, G гей, LGB нь болохоор bisexual, LGBT transgender, Q нь болохоор queer гэдэг нэг юм хачин гэсэн одоо хачин л гэж орчуулах та тиймэрхүү утгатай байхгүй. Тэгэхээр LGBTQ гэхээр чинь нөгөө биеийн чиг хандлага нь ингээд өөр хүмүүс энэ кинон дээр яг ингэж гаргаж ирж байгаа нь яг амар шинэлэг санагдсан надад. Тэгээд яг тэр нөхөр нь ингээд эцэстээ ингээд яг тэр гудогийн төлөө бас ингээд амиа өгдөг байхгүй. Тэгэхээр энэ кино ерөнхийдөө нэг тийм бүх юм л амар гоё кино зэ ингээд өгөхгүй байгаа санаа яасан исэн хүнхээр ойлгоод үздэг бол бас ингээд гээд бас нэг юм ойлгохоор кино зэ. Тэгээ би бас энэ дээр яг тийм LGBTQ хүмүүс гардаг болохоор тэр талаар ингээд ярилцъя гэж бодсон юм. Та нар ер нь гэхдээ тийм хүмүүсийг юу гэж боддог вэ? Яг ингээд үнэхээр л тэр хүмүүсийн ингээд байх ёстой. Яг өөрийнх нь хүсээгүй байхад л ингээд ийм төрсэн юм яалтай гэж боддог. Эсвэл наад чинь бүр ингээд ийм өөрийнхөө дурааралт хийж явж байгаа гэсэн тийм сөрөг талаас нь боддгоо, эрэг талаас нь боддгоо. Би бол ингээд дунд ангидаа, ахлах ангидаа би Viper гэдэг ийм клубын сургагч багш байсан байхгүй. Клуб биш одоо юм холбоо гэх юм уу. Тэгэнгүүт тэн дээр бид нарт юу гэж заадаг гэсэн бэ гэхээр хүн л бол хүн, хайр л бол хайр гэсэн юм өрөө өгтэй. Тэр надад гэтээ тэр үед амар бас гоё санагдчихсэн. Яагаад нэрэл эн чин байглаасаа л ингээд би өөрөө эрэгтэй төрсөн ч гэсэн би ингээ өөрөө амар эмэгтэйлэг баймаар эсвэл би өөрөө эмэгтэй төрсөн ч гэсэн ингээ эрэгтэйлэг тэнгуүтээ би ингээ эмэгтэй хүн харилмаар гэдгээ тийм хүмүүс нэрэл сонгож төрөхгүй юм чинь тэгээд яах аргагүй дээ гэж боддог байсан байхгүй юу. Тэгсэн чинь тийм бодол маань ингээ тэр хүмүүсийг хүлээн зөвшөөрөх бодол бараг л 100% тэй. Тэгээд угаасаа нэг хүлээн зөвшөөрөхгүй байх надад нэг шалтгаан байхгүй байсан чинь одоо бараг нэг иймэрхүү болоод байгаа байхгүй. Яг манай нэг багш лекцэн дээр хэлжсэн юм аа. Тийм LGBTQ хүмүүсийн талаар ярьж агаад тэгээд яг нэг тийм нийгмийн ухааны бас нэг яасан гэсэн нэг мундаг найзтайгаа ингээ уулзаа байж хатыг тийм хүмүүсийг бас ярьсан гэсэн. Тэгсэн чинь эднэр нь яасан бэ гэхээр ийм хүмүүс гэж юусэн ингээ байгаагүй. Яг 1900 одоо хэдэн он ч юм а тэр хэсгээс ахгуулаа нэг тийм хүмүүсийг мунхран синхруулах одоо нэг тийм буруу урсгал гэх юм уу албаар оруулж ирээд яг тийм юм байхгүй байхад ингээд амар оруулж ирээ. Тэгээд ингээд бүр ингээд өөртөөгөө сонголтоор ч юм уу ингээд юм сонио явсан гэсэн нэг нийгмийн ухааны талаас бас тэгж тайлбарлагддаг юм шиг үлээ. Гэтэ би өөрөө нийгмийн ухааны хүн болохоор сайн мэдэхгүй л юм л та. Манай багш тэгж ярьсан болохоор би бас магадгүй гэж бодсон. Тэгээд тийм хүмүүсийг манай тэр багш бол үнэхээр 100% эсэргүүцдэг багш байсан байхгүй юу? Тэгэд наад нь бол чи өөртөө л ингэж амар сонгож энэ амьдралаар амьдарч байгаа болохоос эрэгтэй хүн эрэгтэй хүнээрээ эмэгтэй хүнээрээ байж л энэ орчлон чинь ингээд одоо өөр удмаа үлдээгээд байгалийн зам чинь л ерөөсөө тийм гэж манай багш хэлсэн. Тэгэнгүүт би яг тэр багшийн хэлснээс болж өөрчлөгдөг үлээ. Гэтэ ерөнхийдөө яг тийм хүмүүсийг бас нэг амар 100% дэмжихээ болцсон. Нэг тийм жоохон ингээд ирсэн ингээд нэг тийм. Гэтэ энэ хүмүүсийг би 100% бас эсэргүүцэж чадахгүй яах вэ чинь. Үнэхээр нарийн ширийн юм ин бас өөрөө мэдгүй байгаа болохоор өөрийнхөө мэдгүй юм дээр бас дугаал хийсэн дээр. Тийм учраас ийм хүмүүсийг одоо ингэж тодтогч гаргаж ирсэн. Нэрээ иймэрхүү юм байдгийн шүү гэд хүмүүст бас жоохон мессеж өгсөн кино байсан болов уу гэж харсан. Гэтээ бас яг тэр нийгмийн ухааны тэр онолтой ингээд харьцуулаа үзэхээр энэ кино бол бүр аль тусааны хэдэн мянган жилийн өмнөх
үед бас юм байсан гэд бодохоор жоохон авцалдахгүй л байгаа юм. Гэхдээ яг энэ чинь кино зохиол гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Яг тэр нийгмийн онолыг яг сонирхоод олоод бас уншихыг хичээнэ. Тэгээ бас яасан хийснээ сонио штэ. За тийм л байна. Тэгээд LGBTQ хүмүүсийн талаар би бол нэг сайн одоо бол их амар дэмжихэ болсон. Гэхдээ амар эсэргүүцгээ болсон. Тэгээл нэг тийм гэл нэг тийм гэсэн реакшн гаргаж л өнгөрөх болсон доо. За. Тэгээд энэ кино болохоор заяа VMAX бол орсон мэл. Би VMAX-аас үзсэн. Гэхдээ Lolo, Wow кино энтерт бас орсон байж магадгүй. Ямар кино үзэх вэ гэж бодсон нэг тийм үе байдаг штэ. Тэр үедээ үзчих ер нь дэжгүй шүү гэмбүү. Би бол бүр ингээд кино сонгоно гэдэг миний хувьд бол аим шигтэй заяа амар хэцүү. Бүр ингээд амар хэцүү. Ямар бүр ингээд мэдгүй. Энэ миний хэлэхэд байгаа мэдрэмжийг яг начиг мэдэрсэн хүмүүс л ойлгох. Гэтэ яг тэгэж эргэлзчихвэл энэ киног үзээрэй гэж хүсэж байна. Гэтэ угаасаа амар намайг хүлээсэн үү гэж би бичлэгийг эхлүүлмээр угаасаа намайг хүлээсэн байхгүй. Гэтэ энэ ингээд чаналыг би угаасаа нэг амар алыг талыг гэж бодож эхлүүлээгүй. Зүгээр л одоо би энэ бичлэгээ нэг хэдэн жилийн дараа ч юм уу тий бүрсгэл амар том болоод эсвэл бүр амар хөгшин болсныхоо дараа ч юм уу чинь интернетэд хадгалагдчихж байгаа учраас ингээд хизээч хаагаад орсон ингээд миний бичлэг гараад ирэх болохоор ирээдүйд ингээд хүүхдтэй ч юм уу үзүүлэе л гэж боддог яа. За хэмэлээ. Дараа нь гээ удаагийн бичлэгээ би болохоор ингэж оруулъя гэж бодсон. Яг ингээд санал болгох юм 10 киноны лист. Гэтэ тэрийг яг оноор нь оруулсан зүг үү эсвэл бүх оноо хаваар болохоор хизээч 10 кино хүрэхгүй л тий. За 10 оноор нь оруулах юм. Ямар ч нэг тийм гоё санал үзээрэй гэж боддог кинонуудынхаа листүүдийг ингээ оруулъя гэж бодож байгаа. Тэгээд тийм би бас саяхан амар гоё нэвтрүүлэг үзэж дууссан заяа. Тэр нэвтрүүлгээ ингээ ер нь бол ямар хөө нэвтрүүлэг байсан яадаг ийдэг тиймэрхүү юмтай маш товчхон яриад тэгээ бас хаанаас үзгийг нь оруулчихна. За тэр их гоё нэвтрүүлэг байсан. Тэгээ бас кинонуудынхаа листүүдийг оруулнаа. За тэгээд энэ бичлэгийн минь дуусал үзэх хүмүүгээс байхгүй бах. Гэтэл баяртай.